За юун төрөнд уг бишлэгийг нарны орд чинлүүрээр үзэх биш, ascendant ордороо үзэх хэрэгтэй. Ascendant орд буюу мандалт ордороо үзээрэй. Ascendant орд нь юу вэ гэхээр таныг төрж байх мөчөд Тэнгэрийн хааны зүүн зүгт мандаж байсан одны констелляцийг хэлж байгаа. Тэгэхээр тухайн орд нь ойролцоогоор 1-2 цагийн хооронд байнга өөрчлөгдөж байдаг учраас та мандалт орд буюу ascendant ордоо олохын тулд өөрийн төрсөн он сар өдрөөс гадна төрсөн цаг минут төрсөн газрын байрлал хэрэгтэй байдаг. Тэгээд birth chart calculator-аас өөрөө мэдээллүүдээ оруулаад өөрийнхөө мандалт ордыг олж мэдэрэй гэж зөвлөе. ChatGPT-гээс битгий асуугаараа ChatGPT маш буруу мэдээлэл өгдөг учраас эргэлзээнд оруулах эрсдэлтэй. Хэрвээ та төрсэн цаг минутаа тодорхой мэдэхгүй бол дор хаяж 1-2 цаг эсвэл 2-3 цагийн хооронд баримжаатай олон хувилбараар birth chart calculator дээр хийж үзээд би энэ иймэрхүү ордууд байж болох юм байна гэж таамаглаад ascendant ордороо үзээрэй гэж зөвлөе. За 8 дугаар сарын турш жинлүүрийн ascendantтай хүмүүсийн төлөв ямар байхыг харцгаая. За жинлүүрийн ascendant-ийг ирэх шиг цугар гариг нь одоогоор 10 дугаар хаваас олох мэлхийн орд дээр зашилсан байна. Энэ хугацаанд нийгэмд хэрхэн харагддаг, ямар байр суурь эзлэхийг хүсдэг вэ те тухайн сэдвүүдэд илүү төвлөрч ахиж дэвшихийг хүсэж мөрөөдөж ажлаа идэвхтэй хийж эсвэл карьерийнхаа төлөө одоо тушаал дэвшихийн тулд хичээж амьдарч байгаа болов уу гэж таамаглаж байна. Жинлүүрийн ascendant-тай хүмүүсийг одоогоор ажил мэргэжилтэд илүү ихээр төвлөрсөн байгаа хаа. 8 сарын 26-наас эхлээд сугар гариг нь Арслангийн орд болох 11-р хаус руу нүүнэ. 11-р хаус нь нийгмийн харилцаа болон хувийн хөгжилтэй холбоотой хаус юм аа. Таны хариулагдах ямар нэгэн бүлгэнтэй холбоотой асуудлуудад төвлөрөх, эсвэл найз нөхөд нийгэмшлийн асуудлуудад төвлөрөх боломжтой. Мөн энэ үед илүү ирээдүйг харж алсын хараатай байж цаашдаа ирээдүйд хэрэгтэй зүйлд илүү ихээр хөрөнгө оруулалт хийж төвлөрж цаашдын том зургаар харсан төлөвлөгөө гаргах те ирээдүй рүү чиглэсэн зүйлсийг хийхэд мөн тохиромжтой үе бөгөөд энэ хугацаанд шинэ зүйлийг сурах, хувь хүний хөгжилд анхаарч ямар нэгэн шинэ зүйлийг суралцаж буй үе эхэлж бас магадгүй. 8 сарын 26-наас 11-р хаус руу шилжих нь байна. 11-р хаус нь эрэг таатай хаус учраас энэ бол тийм муугүй цаг үе байна. 11-р хаус нь технологи болон интернеттэй холбоотой байдаг учраас магадгүй энэ үед та YouTube хаягаа хөгжүүлэх, эсвэл Instagram-аа хөгжүүлэх гэх мэтлэнгээртэй сошиал медиад илүү анхаарч байгаа бусадтай сошиал медиагаар дамжиж харьцах үйл хэрэгүүд нь нэрчимжих боломжтой үе юм аа. За 8 сарын 1-нд сугар гараг санчир гарагтай дөрвөлж байгаа аспект, 8 сарын 2-нд сугар гараг далаван гарагтай дөрвөлж байгаа аспект үүсгэнэ. 7 сарын 31-наас 8 сарын 5-ны өдөр хүртэл бол бие махбодын хувьд ядралтай, бие махбодын хувьд сулдсан, ядарсан, жоохон хүнд хэцүү асуудалтай үе болж өрнөж магадгүй ажлын ачаалаас үүдсэн, эсвэл ямар нэгэн өвчин зовлонгоос үүдсэн байж болно. Яг энэ хугацаанд эмчилгээ хийлгэх ч юм уу эсвэл эм тан уух гэх зэргээр нөлөөлж магадгүй юм байна. 8 сарын эхний 5 өдөр бол биеийн дархлаагаа анхаарч бидээ эрүүл мэндэд анхаарах цаг үе бололтой. За 8 сарын 7-нд ангараг гараг, дайны гараг болох ангараг гараг таны ascendant орд болох жинлүүрийн орд руу нүүнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө тэмцэх явцдаа бусадтай шудраг харилцаж үүдэж шудраг ёсны төлөө тэмцэж муудалцах ч юм уу гэх мэтлэнгээр маш заавгүй өрсөлдөөнтэй уур амьсгалтай бас хөдөлгөөнтэй тим энергиуд ирчимжиж байна. Тэгэхээр ангараг гарыг таны ascendant дээр ирсэн учраас сайн талаасаа илүү ирч хүчтэй өрсөлдөөнтэй болох ч гэсэн нөгөө талаасаа сөрөг талаас харах юм бол гимтэж бэртэх, бусадтай үйл ойлголцох гих мэтлэнгээр маргалтахан ирчимжих бас боломжтой юм аа. Хэрвээ амар тайван байхыг хүсэж байгаа бол энэ үед болгоомжлоорой гэж хүсье. Ангараг гарыг таны ascendant орд дээр ирсэн байгаа учраас гимтэж бэртэх ямар нэг эрсдэлтэй үйлдэл хийхээс өрн болгоомжлоорой гэж зөвлөе. За ангараг гарыг таны орд руу нөмгцээ 8 сарын 9-нд ангараг гарыг санчир гарагтай эсрэгцэх боломжтой. Ангараг гараг санчир гарагтай эсрэгцэж байна. Тэгэхээр 7-наас 15-ны хооронд гимтэж бэртэх өвдөх эрсдэл маш ихээр харагдаж байгаа учраас нэг ялангуяа энэ үед дархлаагаа сайн дэмжиж болгоомжтой байгаарай гэж зөвлөе. Ямар нэгэн уул хадан дайврах эсвэл скутер унах ч юм уу гэх мэтлэн тийм экстрим
зүйлсийг хийх гээд ах хэрэггүй юм шиг харагдаж байна. За залгуудад 8 сарын 10-нд ангараг гарыг 70,000 гарагтай эсрэгцэнэ. Тэгэхээр 9-ээс 12-ны хооронд уг нөлөөлөл нь байна. 70,000 гарыг нь эмчилгээ хийлгэх, им уух, эсвэл архи тамхи хэрэглэх гэх мэтчлэн нөлөөг авчирдаг учраас өмнөх аспекттай харьцуулан харах юм бол гэмтэж бэртэж эмчилгээ хийж им уух эсвэл муу тохиолдолд мэс заслал хийлгэх гэх мэтлэнгээр хувь хүний аз ямар ахаш шалтгаалж нөлөөлөх байх гэж тамгалж байна. Юутаач ерөнхийдөө бол эдгээр өдрүүд бол ер нь муу өдрүүд байх шүү. Гэхдээ 8 сарын 12-нд сугар гарыг бархас сайд гарагтай уулзнаа. Энэ үед арай сэтгэл санаа дээрдэх бах. Арай эргээр бимсийг харж эхлэхтэй. Эсвэл илүү эрүүл мэндэлөө сайжрах ч юм уу. Гэх мэтлэнгээр уг аспект нь нөлөөлнө. 8 сарын 15 бол 18-ны өдөр бууд гарыг ангараг гарагтай sextile аспект үүснэ. 8-наас 25-ны өдрөдөд нөлөөлнө. Энэ нь харилцаа холбооны өвөл хэрэг хийх, уншиж бичих, моделлэл дамжуулах, яш тийшээ явах гэх мэтлэнгээр хөдөлгөөнтэй толгойгоо ажилуулсан үйл хэрэгүүдийг хийх зэрэгээр нөлөөлнө. За ерөнхийдөө бол 8 сар хүнд хэцүү харагдаж байна. Учир нь 8 сарын төгсгөл мөн адил асуудалтай харагдаж байна. 8 сарын 26-нд сугар гарыг санчир гарагтай гурвалж байгаа аспект үүсгээд удалгүй 28-нд сугар гарыг дэлхийн гарагтай эсрэгцэж байна. Тэгэхээр 26-наас 29-ний өдрүүдэд бол хариуцлагатай эсвэл төвчээр шаардагдсан саад бэрхшээлтэй тулгарах. Эсвэл ямар нэгэн байдлаар их ажлын ачааллаас үүдээд ч юм уу таны бие ядран суйлдах өвдөх мөн эрсдэл нэлээх харагдаж байна. Мөн давхар дэлхийн гарагийн нөлөөнд таныг дургу зүйлд чинь хүчээр хийлгэх ч юм уу эсвэл хийхээс аргагүй ямар нэгэн байдал нөхцөл байдал үүсэх эсвэл системийн өөрчлөлт гараад түүнийг дагаж мөрдөж зайлшгүй дарамтлагдах шаардлага гарах ч юм уу. Гэх мэтлэнгээр энэ үеэр бас л та ядрах, бие сэтгэлийн хувьд нэлээд ядрах юм шиг харагдаж байна. 7 дугаар хавс олох хайр дурлал, хасын харилцаа, түншлэл, гэрээ хэлэлцээрийн асуудлуудыг харцгаая. 7 дугаар хавс нь мөн ойрын аялал, мөн бүх төрлийн нэг харилцаа, танил тал бүх төрлийн нэг харилцаануудыг илтгэх боломжтой байдаг шүү. За 7 дугаар хавсын сэдвүүд маш замбраагүй байна. Ерөнхийдөө санчир гарыг таны 7 дугаар хавс дээр ирсэн байгаагаас мэдж байгаа болов. Өмнөх 7 дугаар сарын forecast дээр бас ярьсан шүү дээ. Санчир гараг очсон газараа хичээл заахын тулд саад бэрхшээл өгчтэй төвчээр суулгаж урт хугацаанд ингэж хичээж хөдөлмөрлөж өөрийн ингээ гараар бий болгох зүйлсийг тийм даалгавруудыг одлогдог тийм ээ. Тэгэхдээ энэ цаашдын 2 жил хагасын хугацаанд бол хосын харилцаа, гэрээ түншлэл гэх асуудлууд дээр маш их саад бэрхшээлийг авчирсан байгаа. Дээрээс нь санчир гараг одоогоор ухрах хөдөлгөөнд орсон байгаа гэж хэлэх үү. Ерөнхийдөө бол 8 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд хосын харилцаа нь маш асуудалаар дүүрэн харагдаж байна. Энэ үед бол гэрээ хийлцээр цуцлагдах, хосын харилцаа салан холдох гинтийн байдлаар асуудлууд үүсэж тэдгээр асуудлуудтайгаа дүр тулах нь айгу саад бэрхшээлтэй байх те. Энэ үед бол харилцааны хувьд маш эрсдэлтэй үеуд байгаа учраас чухал харилцааг авч үлдэх хүсэж байгаа бол нэлээд хичээл зүтгэж шаарддаг тухайлуу. Эсвэл салахыг хүсэжсэн бол үнэхээр салахад тохиромжтой цаг үе байна. За мөн залгуулаад 3-наас 9 сарын 1 хүртэл санчир гарыг Уранус бол буюу Тэнгэрийн гарагт sextile аспект үүсгэж байгаа. Тэнгэрийн гараг нь гинтийн байдлаар салгадаг, онцлогтой, гинтийн байдлаар харилцааг дуусгадаг онцлогтой учраас бүх төрлийн нэг харилцаа, хосын харилцаа, гэрээ хэлэлцээрийн асуудлууд нь холдон салах, дуусгах тийм нөлөөг авчирж байна. За 4-р хавс олох гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнес, хувийн хөтөлбөр, блог, Instagram, YouTube, юу ч байж олон таны хувийн дотоод үйл хэргийн сэдвүүдийг 8 сард ямар авахыг харцгаая. За 8 сарын 1 болон 4-нд сугар гарыг санчир гарагтай дөрүүлж байгаа аспект үүсгэн. Тэгээд ангараг болон санчрын антишн болно. Тэгээд энэ нь 7 сарын 31-наас 8 сарын 7 хүртэл нөлөөлж байна. Сугар гарагийн нөлөөг гарах юм бол гэрээ тогтжуулах, гэрээ гой олгох эсвэл гэртээ эд зүйл оруулж худалдаж авах нөлөө байна. Ангараг гарагийн нөлөө болохоор гэрт засвар хийхтэй. Энэ хоёр аспектыг хамт нь харах юм бол гэрээ энэ гэртээ интерьер хийх, засварлаад гоё чимгэлжин гэдэг өнцгөөс харж болж байна. За 8 сарын 9-нд болохоор
ангараг гарыг санчир гарагтай эсрэгцэх ба 7-наас 15-ны хооронд нөлөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүлд үйл ойлголцол үүсэх ч юм уу те ямар нэг жоохон хэрүүл маргаантай тийм нөлөөлөл харагдаж байна. Өөр тохиолдолд сөрөг тохиолдолд бол гэр бүлийн гишүүн эцэг их эсвэл өвдөж гэмтэж бэртэх ч юм уу гэх мэтчлэнгээр нөлөөлж магадгүй. 8 сарын 12-нд санчир гараг Тэнгэрийн гарагтай сексуал аспект үүсгэнэ. 7 сарын 13-наас 9 сарын 1 хүртэл ерөнхийдөө маш урт хугацаанд байгаа юм байна. Тэгэхээр урт хугацаанд нөлөөлж байгаа аспект байна. Тэгэхээр энэ хугацаанд бол гэр бүлийн нөхцөл байдал гинтийн байдлаар өөрчлөгдөх, эсвэл гэр бүлийн гишүүнд асуудал тулгарч тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарах, эсвэл гэр бүлийн эсвэл оршин суудаг газар дэд зүйл эвдрэх ч юм уу те гинтийн байдлаар таамаглаагүй байдлаар өөрчлөлтүүд өрнөх боломжтой харагдаж байна. Эсвэл гинтийн байдлаар нөөц суух ч юм уу те энэ нь юу ч хийж болно. 8 сарын 26-нд бол сугар гарыг санчир гарагтай гурвалжин аспект гэсэн 26-наас 29-ний хооронд эрэг таатай, тухтай, тайван үе байх боломжтой. 8 сарын 26-нд сугар гарыг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэн. Тэгэхээр 26-наас 29-ний хооронд бол эрэг таатай, тухтай, тайван үе болж өрнөн. Гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх, гэрээ чимэглэх, гэртээ эд зүйл оруулах гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар тэмдэглэлт үйл хэрэг тохиох ч юм уу те арай тайван жоохон амьсгаа авах үе байх болов уу гэж хамгаалж байна. Чинлүүрийн асамнантын ажил мэргэжил карьерийн 10 дугаар хавуусын сэдвийг харцгаая. Ерөнхийдөө бол таны 10 дугаар хавуу дээр сугар гараг болон бархуу сайд гараг бүх эрэг гарагууд одоогоор ирсэн байгаа учраас ажил мэргэжил карьерийн асуудлууд нь эрэг таатай өргөжинд тэлэх боломжтой тийм жил өрнөж байна. Хэдийгээр таны хосын харилцаа эсвэл өөр хүмүүстэй нэг харилцаа гэрээ хэлцээрийн асуудлууд нь жоохон төвөгтэй санчир гарагийн нөлөөнөөс болж төвөгтэй хүнд хэцүү асуудалтай даалгавартай байгаа ч гэлээ. 10 дугаар хаваас болох ажил мэргэжил нийгмийн харилцааны асуудлууд дээр сугар гараг болон бархуу сайд гараг хоёр эрэг гараг хоёулаа ирсэн байгаа учраас танд таатай боломжууд ихсгэж өгч байгаа карьерийн өсөлттэй тэлэлттэй жил болж өрнөж байгаа гэдгийг санаарай. Сайн мэдээ ажил мэргэжил карьер байна. Жинлүүрийн асамнантын 10 дугаар хаваасыг эрхшээгч гарагийн сар учраас сар нь хамгийн хурдан хөдөлгөөнтэй байдаг. Ордоо хурдан нүүдэг учраас сайн муу хэлбэлцэлтэй байдаг онцлогтой. Өдөр тутмын ажил мэргэжил нь нэг бол сайн, нэг бол муу, эсвэл ажил хийх мүүднээс нэг бол сайн, нэг бол муу ч юм уу те. Эсвэл хаяа ажилдаа явдаг, эсвэл хаяа ажилдаа явдаггүй ч юм уу. Гэх мэтлэнгээр нөлөөлдөг учраас эдгээр өдрүүдийг харалтаа аваарай. Эрэг таатай өдрүүд болон сөрөг болгоомжлох өдрүүд байгаа. Давхцаж байгаа өдрүүд нь сайнтай муу те. Сар мөг өдрүүд гэж ойлгол болно. За 8 сарын 1-нд санчир гараг сугар гарагтай дөрвөлж байгаа аспект үүсгэж байна. 8 сарын 2-нд бол сугар гараг 70% гарагтай дөрвөлж байгаа аспект үүсгэж байгаа юм байна. Энэ хугацаанд бол ажил мэргэжлийн хувьд жоохон удаашралтай ажил нь явцгүй байх ч юм уу те эсвэл жоохон ойлгомжгүй алдаа гарах гээд байх хандлага эрчимжих учраас болгомжлоорой гэж зөвлөе. 70% гарагийн нөлөө болвол нэг ялангуяа жоохон мананцсан тодорхойгүй замбраагүй амьсгал бүрдүүлдэг учраас энэ үед алдаа гарахаас сэргийлээрэй гэж зөвлөж байна. Өөр тохиолдолд бол ажлынхантайгаа гарах уух те эсвэл пив ууж суух ч юм уу гэх мэтлэнгээр ямар нэгэн мананцсан мансуурсан нэг нэрээр нөлөөлж бас магадгүй. За 8 сарын 12-нд бол сугар гараг бархуу сайд гарагтай уулзнаа. 8-наас 16-ны хооронд бол хамгийн эрэг таатай үйл хэргүүд тохиолдох боломжтой өдрүүд юм. Ажилд орох, сонгон шалгарах, таны хийж байгаа ажил хэрэг нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх, таны нэр хүнд өсөх гэх мэтлэнгээр нөлөөлөх боломжтой. За 8 сарын 26 болон 28-нд сугар гараг санчир болон дэлхийн ван гарагийн нөлөөг авах болно. Тэгэхээр 26-29-ний хооронд сарын төгсгөл хэсэгт бол ажил мэргэжлийн хувьд жоохон асуудалтай, ядаргаатай, дарамттай ч юм уу. Эсвэл хүссээгүй зүйлийг хүчээр хийх гэх мэтчлэн. Эсвэл ажил нь удаашралтай, удаан хийх, ачаалттай, илүү хичээж зүтгэл гаргаж хийх шаардлагатай тийм ачаалттай үе байх боломжтой харагдаж байна. За жинлүүрийн асамнантын мөнгөний асуудал амжиргааны зардалт 8 сарын турш ямар байхыг харцгаая. 8 сарын 4-нд ангараг гараг санчир гарагтай антишн үүсгэн. Тэгээд 8 сарын 9-нд ангараг гараг санчир гарагтай эсрэгцэх боломжтой байна. За тэгэхээр энэ бол 7 сарын 30-наас 8 сарын ихээс дунд хүртэл нөлөөлнө. Санчир гарагийн нөлөө орж иж ин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр мөнгө жоохон дутагдах эсвэл орж ирэх мөнгө нь удаашрах.
амжиргааны зардал нь жоохон хязгаарлагдах байдлаар нөлөөлөх учраас мөнгөний хувьд жоохон таагүй харагдаж байна. Тийм учраас сарын ихэнх үед бол мөнгө хамаагүй өрөх хэрэггүй юм шиг харагдаж байна. За 8 сарын 10-нд ангараг гарагт 70 мянган гарагтай эсрэгцэх ба 9-ээс 12-ны хооронд бол тийм бодлогогүй зарлах сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх хандлага маш ихээр эрчимжиж байна. Өөр тохиолдолд мөнгөө гээх эсвэл эд зүйлс нь нэвдрэн үгээрэх гэх зэргээр нөлөөлж магадгүй. Тийм учраас арай гамтай байхыг зөвлөж байна. За 9-ээс 12-ны хооронд бол чухал үнэтэй эд зүйл худалдан авалт хийхэд бол тохиромжгүй үе байна шүү. 8 сарын 15 болон 18-нд ангараг гараг бууд гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр 8-аас 25-ны хооронд бол мөнгө нь ингээд тогтвортой хадгалаастай байгаад байх гэхээсээ илүү орж гараад хөдөлгөөнтэй байх болов уу гэж бодож байна. Мэдээж зарлага гарч байгааг харахад орлого бас байгаах гэж бодогдож байна. Энэ 8-аас 25-ны үед бол орлоготой, зарлагтай, мөнгөний урсгад маш эрчимдсэн үе байх бололтой. Сарын эхний 2-7 хоног жоохон хэцүү боловч бусдаар бол айхтар муу бол биш. Гэтэ тийм амар сайн биш. Амар баян бол биш харагдаж байна. За 8 дугаар сарын төлөв нэг иймэрхүү байлаа. Тэгээ 9 дугаар сарын төлөөр иргэн уулзцай. Like and subscribe дараарай please. Тэгээд хүмүүс рүү бас найзууд руугаа шеэрлээрэй. Ascendant ордороо үзэх юм мартва. Ascendant ордороо л үзэх ёстой шүү. Нарны орд биш шүү. Ascendant ордороо үзээрэй. Баярлалаа баяртай.